Хошоо өнгөрлөлтийг яаж зөв хийх вэ харуулах чинь. За эхний тамирч үсрээд гарлаа. Раз гараа алаад гой зогсно. Эргэж хараа суулаа. Зөөлөн яарахгүй. Толгоогоо хажууд чи олгоод толгойнхаа хажуугаар хөлөд давуулна. Дахиад удаан хийгээрэй. Раз гой зогсно. Ингэж өнгөрүүл зөв өнгөрлөлтийн техник гэсэн үг шүү. За колцоо хийх техник үзүүлэх чинь баруун өлөөс 2 удаа давхар алхаа хийгээд гар долгио дахиад колцоо хийх техник үзүүлэх чинь баруун өлөөс 2 гарын долгио өдөлгөөнтэй давхар алхаа өвдгөн дээгүүр нь даваад зогсно. За хэрвээ хүүхэд нь баруун талдаа колцоо хийж чадчихвэл баруун талдаа зүүн талдаа хийдгүүл зүүн талд нь хийлгэж болно. Зүүн талдаа колцоог үзүүлдэг. Альч талдаа хийсэн болно гэсэн үг. Зүүн талдаа зогсно. Тэгэхээр альч талдаа хийж болно гэсэн үг. Хажуу талаараа өвдгөн дээр өнгөрөлт зүүн өвдгөө газар тавиад өнгөрнө. За дахиад өнгөрөлтөө удаан хийж үзүүл инэрлээ. Гой зогслоо. Өвдгөө газар тавилаа. Раз нуруу зэх өнгөрлөө. Нөгөө өл урдаа бүтүүлээр нь тавилаа босно. Урагшаа өнгөрлөлтийн техник урагшаа гүйж ирлээ. 2 гараа туулаад дагзаа газар тавиад өнгөрнө. За дахиад жоох ухарж байгаа зөөлөн өнгөртөө инэрлээ. Удаан өнгөрнө шүү заяа. Раз толгойнхаа даг зэсгийг газар тавиад бөмбөг шиг бөөрийнхээ болоод өнгөрөөд хөлөө ингэж урдаа нугалж тавьж босно. За энэ бол өнгөрлөлтийн зөв техник. Перорол баруун зүй аль хөлөөсөө хийж болно. Хөлөө зөөлөн хамтрагч дээрээ давуулаад урагшаа 2 өнгөрнө. 1 хагас өнгөрнө гэсэн үг. За дахиад харъя. Тосож авч байгаа тамирч нь хоорондоо ойрхон тэгээд дээрээс гараа сайн тосож авна. За гол нь тэр перорот хийж байгаа энэ тамирчин маань хөлөө зөөлөн аяархан болгоно явлаа. Раз тох гар дээр туллаа зөөлөн өнгөрүүллээ. За шинэ эргэх техник баруун өлөөс алхаад баруун гараа биеийнхээ ард наагаад 2 өлөө нийлүүлээд гой зогсно. За наашаа хараад зогсдоо. Наашаа хараад нэг эргэх. Гараа биендээ наасан байдлаа үзүүлдэг. Баруун гар ардаа. Ирүү дэше өргөн нуруугаа зэх ингэж иргэн. За дахиад гой зогслоо. Баруун өлөөс алхлаа. Баруун гараа ардаа. Гой зогсно. Энийг шинэ эргэлгээ. За одоо өсрэлттэй шинэ эргээ. Гой зогслоо. Баруун өлөөс алхлаа. Зүүн өлөө нуглаад өсрнө. Зүүн баруун гой зогсно. За дахиад гараа биендээ наагаад анхаад баруун өлөөс алхлаа. Зүүнээс өсрлээ. 1 2 зогслоо. За ингээд өсрэлттэй шинэний техник. За пасаа эргэлтийн техник баруун өлөөс урагшаа үлмэжийлээ. Урд хөлийг аль болох эргүүлж тавина. За тэгээд бие урагшаа харна. Хойтлын өвдөх чанга уртлын өвөл дээр жингээ өгцгөн гараа алтлаад пасаа өндөр 90 градус. Раз үлмэ дээр зогсно. За 2 эргий. 1 эргүүл 1 оноо, 2 эргүүл 2 оноо авдаг. Тэгэхээр аль болох олон эргүүл өндөр оноо авна гэсэн үг. Зогсно. За ингэж эргэж болох байна. Биеийн долгио өдөлгөөн урагшаа болон арагшаа хагас суулаа. Таазыг урагшин түлхээд хоошоо гидийгээд босно. Одоо арагшаа болно. Раз хагас суулаа. Бүхийлөө босно. За одоо өгшөө удаанаар хийж үзүүлье. Урагшаа биеийн долгио өдөлгөөн суулаа. Таазаа түлхээд гидийлээ гарч ихэндээ босно. Арагшаа биеийн долгио өдөлгөөн 1 хагас суулаа. Гидс рүүгээ харж бүхийлөө зогсно. За энийг биеийн долгио өдөлгөөн гэж нэрлэнэ. За тэнцвэр зүүн үлийг ардаа үлмийг өрн тавилаа. Өвдөх чанга өргөлөө. Яг Т үсэг шиг хэлбэрт орно. Хөл чээж 2 Т үсгээс бага зэрэг дэш өндөр ээж болно. 1 2 3 хөлөө нийлүүлээд гараа алаад зогслоо. Хажуудаа тэнцвэр 1 2 3 буулаа 4 зогсно. За өгшөө удаанаар үзүүлье. 1 нуглаад гар хөлийн урдуур ороод өсгийн нос байрна. Үлмижийн хөл дээшээ татна. Нуруу толгой 1 шугамд үлмигээжийн зөөлөн буулаа хөлөө нийлүүллээ. Хүзүү. Эксайсралт баруун өлөөс 2 алхна. Баруун зүүн
И суула оп бүсэрлээ гой зогсно. За зүүн үл дээр өсөрч үзүүлээ. Нөгөө талаас И зүүн баруун суула рас зогсно. За хүүхэд нь баруун үл дээр уян бол баруун үл, зүүн үл дээр уян бол зүүн үл дээр өсөрч болно. Бусад бүх элементийг бол аль сайн үл дээр нь хийлгэж болно.